Та 1 сарын эрхийг үнэгүй үнэхээр амар бол Харах юм бол өмнө нь бол бичлэгийг дуусна үзэх юм бол Starlink-ийг өөрөө хурлуулаад зогсохгүй 1 сарын эрхийг үнэгүй авах боломжтой байгаа. Самэцхан уу бүгд байна. За бүгдэнд нь шинэ оны мэнд хүргэе. Тэгвэл би өнөөдрийн бичлэгээр Starlink-ийн интернет гэж яг юу юм бэ талаар тайлбарлаж өгье. Ямар төхөөрөмжүүд байгаа, ямар багц байгаа, хэрхэн суурилуулсан талаар гэдэг талаараа өнөөдрийн бичлэгээрээ хүргэх болоо. Тэгвэл бүгдээрээ хамтдаа шууд бичлэгэндээ орцгоё. Кажа. Монголд болохоор албан ёсоор миний мэдж байгаагаар PC Mall оруулж ирж байгаа юм билэ. Мөн E-Mart оруулж ирж байгаа. Бас бусад ийм байгууллагууд оруулж ирж зарж байгаа юм билээ. Бас хувь хүмүүс ч гэсэн зарж байлээ. За Starlink Mongolia гэдэг групп руу орох юм бол ямарч бүх мэдээлэл нь ямар тааж байлээ. За миний хувьд болохоор PC Mall-оос Generation 3-ыг анх худалдаж авсан. За интернеттэй болохын тулд эхний ээлжинд болохоор та бүхэн Starlink-ийн тэр интернетийг хүлээн авах антенныг худалдаж авах хэрэгтэй. За миний хувьд болохоор Generation 3 гэдэг интернетийн антенны рутертэйг худалдаж авсан байгаа. Үнэ нь болохоор сая 550 мянган төгрөг байгаа. За харах юм бол бүгдээрээ Starlink-ийн Generation 3 харж байна. За мөн энэ болохоор нэмэлтээр авдаг байгаа. Starlink-ийн суурин гэсэн үг, bracket гэсэн үг байгаа. За энэ bracket-ийг болохоор худалдаж авсан. За хамтдаа задлж үзье. За гэхдээ миний хувьд ингэ задлсан чинь хайрцаг нь үнэхээр бат бүх юм байлээ. Одоо антенн нь байгаа. Хамгийн чухал буюу интернетийг одоо өөр дөрөө хүлээн авч байгаа хэсгийг. Үүнээс харах юм бол энэ болохоор 22 метрийн Starlink-ийн лангийн одоо хичээгч явуулна, тогоож явуулдаг кабелийг та бүхэн харж байна. Өөрсдийн яг усны хамгаалттай өрөөлттэй одоо лангийн кабел нь байгаа. За энгийн лангийн кабелүүдээс арай өөр зан юм байлээ. За мөн адаптерийнх нь тогны залгуур нь энэ хайрцаг дотор байгаа. За үн нь болохоор яг одоо рутерт нь одоо залгадаг адаптер нь та бүхэн харж байна. За нэлээд бас бат бүх юм байлээ. За энэ адаптерууд холболтын хэсгүүд нь бүгдээрээ юм усны хамгаалттай ирэн жоо хамгаалт өндөртэй юм байлээ. За иймэрхүү харагдаж байна. За залгаж үзэх юм бол иймэрхүү. За дараа нь болохоор юу байгаа вэ гэхээр энэ болохоор Starlink-ийн антеннасаа яг одоо өрөөндөө буюу гэртээ залгадаг рутер нь байна. За энэ төхөөрөмж болохоор өөр дээрээсээ Wi-Fi 6 интернетийг цацах боломжтой. Мөн өөр дээрээ лангийн 1 ГБ хүртэл 2 спичтэй. Юу гэсэн үг гэхээр харах юм бол интернетийг антеннда лангийн утсаа залгаад түүний дараа интернет тэр нөгөө үзүүрийг нь болохоор бүгдээрээ энэ рутерт залгах байгаа. За нөгөө хоёр лангийн оролтоос нь болохоор та бүхэн өөрсдийнхөө рутер эсвэл цаашаа одоо дамжиж явах одоо ерөнхий интернетийн системдээ энэ хоёр лангаас аут гэсэн үг шүү дээ гаргаад залгах бүрэн боломжтой байгаа. За мөн тогны хэсэг харагдаж байна. Starlink гэж юу вэ? Starlink-ийн интернет гэж юу вэ? Талаас бичлэгээ эхлүүлье. За энэ дэлхийн хамгийн баячуудын нэг болох Elon Musk гэдэг таних байх. Одоо Tesla гэдэг компани захирал мөн SpaceX гэдэг сансарлуу, сарлуу олон гаригууд руу хөлөг нисгээд байгаа нэг ах байгаа шүү дээ. За тэр ах болохоор анх 2015 онд SpaceX гэдэг компани дотор Starlink төслийг анх зарлаж эхэлсэн юм байна. За тэгээд хамгийн анхны одоо хиймэл дагуулыг болохоор 2018 оны 2 сард ямар ч тач нисгсэн юм байна. За тэгвэл манай Монголд болохоор 2024 оны 3 сарын 1-нд анх удаага Starlink ажиллахаар болсон гэд Elon Musk маань одоо Twitter өмнө нь байсан одоо X дээр болохоор чиргсэн юм байна. За тэгээд анх болохоор Монголд 24 оны 3 сарын 1-нд орж ирсэн юм байна. Монголд болохоор саяхан 2025 онд л орж ирсэн байгаа. Тийм учраас Монгол арай төрүүлж орж ирсэн байна. За энэ Starlink-ийн интернет нь ямар үүрэгтэй яаж ажилдаг вэ талаар богинохон маш
товчхоноор та бүхэнд тайлбарлая. За мэдээж бид нэр интернетийг ашиглахын тулд одоо Mobinet одоо Univision ч юм уу ямар ч нэг өөрийн телефоноор дамжуулаад биднэрт сүлжээгээр интернет ирж байгаа шүү дээ. За харах юм бол өмнө нь болохоор Mobinet-ийн интернетийг хэрэглэдэг байсан байгаа. Mobinet-ийн антенны нь болохоор энэ чинь одоо 5 мегабайт нь болохоор 160 мянган төгрөг сарын төлөлт хийдэг. Тэгсэн мөртлөө 5 мегабайт шүү дээ. Тэгээд 10 мегабайт болгоход ч 210 мянга болчихж байгаа. Бараг Starlink-ийн сарын суурьаар амжтай ижилхэн болчихж байгаа. Тэгсэн мөртлөө 10 мегабайт чинь мангар удаан шүү дээ, тий. Тэгээд энэ антеннаар авж байгаа энэ Mobinet-ийн ч юм уу интернетүүд хамгийн ихдээ бараг 30-40 мегабайт өгөх хүчин чадалтай байдаг байгаа. За мэдээж энэ антенн маань уулан дээр байгаа интернет руугаа антенн руугаа мэдээж авж байгаа. Харах юм бол манайх тэр уулан дээр байгаа антеннаас тэр чинь юу гэдэг лээ? Тэрнээс болохоор интернетийг татаж мэдээж авж байгаа. За одоо болохоор гэхдээ тэр интернет маань болохоор бас газраар эсвэл далайн замаар ч юм уу ямар ч утсаар сүлжээний одоо утсаар дамжаад манай Монгол улсад орж иж байгаа. За миний сонсноор болохоор урдаас болохоор интернет аваа цаашаа Бээжингээд цаашаа болохоор интернетийг яг боловсруулж байгаа үйлдвэрлэж байгаа газрууд байгаа. Мөн Орос байгаа. Оросоос цаашаа Герман гээд ямар ч интернетийг авч байгаа замууд байдаг байгаа. Гэтэ Starlink нь ямар давуу талтай вэ гэхээр за дэлхийгээс болохоор 550 км-ийн зайд болохоор Starlink-ийн 8600-аас 10,000 орчим хэмэл дагуулна ингээд одоо нисэж байгаа гэх үү. За тэгээд энэ хэмэл дагуул нь болохоор өдөрт 16 удаа ингэж тойрдог хэмжээнд тийм хурдтайгаар хөдөлдөг гэсэн үг. За тэгээд маш олон хэмэл дагуул дэлхийг ингэж тойроод явж байгаа. За Монголд тэгвэл ер нь дэлхийд даяар энэ интернетийг хэрхэн аваад байгаа юм бэ гэх юм бол за тэр хэмэл дагуул нь болохоор яг интернетийг дамжуулж байгаа интернетийг яг өгж байгаа зүйл биш. Харин зүгээр одоо гурвалсан үйлчлэгээтэй гэж хэлэх үү. За жишээ нь бид нэр интернетийг за энэ хиймэл дагуул нь болохоор биднэрт интернетийг яг өгж байгаа их үгсээр нь яг биш. За энэ болохоор за манай Монгол Аз болохоор миний сонссноор болохоор Японд яг интернетийг хиймэл дагуул руугаа явуулаад тэр хиймэл дагуул нь Монгол руу одоо бидний худалдаж авч байгаа антенн байгаа ш. Тэр антенн маань болохоор хиймэл дагуулаас интернетийг авч байгаа. Тийм учраас хиймэл дагуул нь болохоор яг интернетийг гаргаж байгаа их үсвэр нь биш. Зөвхөн дамжуулагч өөрөхтэй ингээ хөдлөөл байж идэг зүйл гэсэн үг байгаа. Тэг яагаад одоо энэ хиймэл дагуул энэ Starlink нь ямар алдартай яагаад ийм гоё юм бэ гэдгийг тайлбарлах юм бол яагаад ийм гайхамшигтай гэдгийг нь тайлбарлах юм бол за жишээ нь өмнө нь одоо бүр одоо усан завьар одоо ингээ аялдаг хүмүүс усан завь одоо усан онгоцоор ингээ ачаа тэрвэрлдэг хүмүүс чинь ямар ч интернет сүлжээ байхгүй шүү дээ. Тэр хүмүүс бол боломжтой болж байгаа. Мөн онгоцонд болохоор интернет бас байдаггүй. Интернетийг болохоор онгоцонд ч гэсэн ямар ч нөхцөлд байршилд хөдөлж байгаа үед интернетийг одоо 300 Mbps одоо хурдтайгаар интернетийг ашиглах бүрэн боломжтой болж байгаа. За Монголд болохоор тэгвэл ямар ч сүлжээ барьдаггүй хөдөө бүр үйлжин дээрээсээ интернетийг бүр 300 200 бүр маш хурдтайгаар интернетийг ашиглах боломжтой 4K бичлэгийг ямар ч гацхгүйгээр үзэх боломж нь Монголд одоо ороод ирсэн байгаа гэсэн үг. Тэр нь болохоор үнэхээр гайхамшигтай байгаа. Тийм учраас ямар ч одоо интернетийн сүлжээний утас явахыг бид нэр хүлээх шаардлагагүйгээр энэ интернетийг ашиглах бүрэн боломжтой болсон байгаа. Дараа нь болохоор нэмэлтээр заавал дагалдаж ирдэггүй. Нэмэлтээр заавал худалдаж авах ёстой хэрэгтэй одоо тогтоогч байгаа. За та бүхэн яг хаана сурлуулж байгаа, хаана тавихаас хамаарат тогтоогч өөрсдөө худалдаж авч болно. За Starlink Mongolia дотор зөндөө байсан. За харах юм бол миний хувьд болохоор дээр тогтоог болохоор
яг ийм зориултын ийм тогтоогчийг 150 мянган төгрөгөөр худалдаж авсан байгаа. За энэ тогтоогч нь өөр дээрээ хэрхэн суйрлуулах ямар заавар нь болохоор заавартайгаа. За тэгээд шүрүүп тогтоогчнууд нь. За энэ болохоор яг жинхэнэ одоо нөгөө нэг ханан дээр ч юм уу ямарч тогтоодог тогтоогч нь байна. За энэ нь бол жоохон төмрөөр хийсэн материалтай юм байлээ. За энэ бат бүх юм над санагдсан байгаа. За харах юм бол энэ чинь чангалж суллах юм бол Starlink-ийн антенныгаа хөдөлгөх грацагийн тохируулах бүрэн боломжтой. За энэ дотор болохоор юу байгаа вэ гэхээр одоо нөгөө холбогч нөгөө шугам байгааг тааг нь харж байна. За үргэлжлүүлээд харах юм бол дараа нь болохоор энэ болохоор Starlink-ийн одоо яг антенндаа холбогдох хэсэг байгаа. За өмнө нь харсан Starlink-ийн нэг суур маягийн жижигхэн хэсгийг болохоор авч байгаад оронд нь залгана. За мэдээж болттойгоо өөрийн гэсэн тусгай төлхөөртэйгээ байгааг харж байна. Нам уу? Үгүй юу. Энийг яаж авахыг мэдэхгүй хүмүүс бас ингээд аргыг мэдэхгүй. Энийг ч авах хэрэгтэй шүү дээ. Энийг жаа болт янз бүрийн байхгүй. Тэгэхээр энэний заавар нь хэрэгтэй. Тэгэхээр хоёр хуруугаа ийшээгээ ингээд хийж агаад өөрлөгөө лээшээгээ жоохон тэгж агаад жоохон өөрлөгөө татчихсан гэж байна. Хоёр хуруугаа хийж агаад жоо хатуу юм ингээд татчихна. Энийг авч байгаа. Оронд нь суурийг нь болохоор яг энэ загварын дагуу уусаа яг хийцэн байгаа. Ингээ хийчих юм өөрөө хоногнд нь ороод хөдөлгөөнгөө намчиж. Окей. За өгсөн. Антенны утсыг нь за ингээд дээвэр дээр тогтоогоо. Дээврээр болохоор онгож ирээд цонхоор цолоод оруулсан байгаа. Интернеттэйгээ болохоор энэ чинь суйрлуулсан байгааг харж байна. Ер нь бол амар энгийн юм бэлээ. Тавг нь нэг юм байгаа. Тэгээд суурин тусдаа 150 мянган төгрөгөөр авсан гэж хэлсэн. Тэгээд суурин дээр нь болохоор тавгийг нь тогтоогоод тэгээд аппликейшн дээр нь болохоор зүг чиг нь ер нь 10 градусаар хойд зүг рүү харсан байдалтай ингэж байршуулах юм бэлээ. Тэгээд ер нь бол утасныхаа аппликейшн дээр нь гараад ирнэ. Цагаан ингэ барьж байна. Утасны аппликейшн дээр нь юм алдаа ингээд гарч ирээд ирсэн. Ямар алдаа вэ гэхээр одоо энэ Starlink-ийн төхөөрөмж нь ер нь одоо зүгээр болчихно. Ямар ч 10 градус ингээд чиглэлийг нь жоо өөрчлөх хэрэгтэй гэж заагаад байсан. Одоо Wi-Fi-гаа Starlink-ийн Wi-Fi-гаар оръё. За энэ 3 дахь хэсэг байгаа. Тэгэх юм бол одоо антенныхаа хэсэг нь хойд хэсэг рүү заавал одоо ингээ харсан байх хэрэгтэй гэж заасан байгаас. За үүнийхэн дагуу ингэж тааруулах хэрэгтэй. Тэгээ check for энэ дээр дарах юм бол энэ одоо энэ интернетийнхаа одоо энэ kit гэдэг байгаа энэ самбарыгаа сонгоно ямар загвар вэ гэдгийг сонгосныхоо дараа утсан дээрээс зүгээр шууд одоо дээшээ тэнгэр рүү ингээд тусгаад тэгэх юм бол ногоон ангийн гарч иж байгааг харж байгаа. Тэг ингээд хөдөлгч нь бөөнөрөө одоо харах юм бол ер нь бол энэ антенн маань болохоор ямар нэгэн саад байхгүй газар байж байгаа юм бол хамгийн сайн интернет аавна гэсэн үг. Тийм учраас манай хөдөө орнуудад байгаа эсвэл өвлжин дээр байгаа ч юм уу ямар нэгэн сүлжээтэй холбогдоход хэцүү газар байгаа хүмүүс энэ Starlink маань үнэхээр одоо гоё боломжийг бий болгож байна. Би болохоор хотод 40 мегабайтын мобильны нийтийн интернетийг байгууллагаар худалдаж авч хэрэглэдэг. Гэтэ 40 мегабайтын интернет чинь сарынх нь бараг 500 мянга 600 мянга орчим болдог. Гэтэ тэр хэмжээгээр удаан байдаг. Гэтэ өвлжин дээрээ энэ 250 мегабайтын ийм хүчин чадалтай интернетийг авчаа зүгээр өвлжөнд гэртээ маш хурдтайгаар интернет өндөр нэгтрэлтэй бичлэг хийж үзэж болно, хичээл хийж үзэж болно. Бүр одоо интернет л байх юм бол бүх одоо лайм дугаар аваад ч юм уу бүх зүйлтэй ингээ холбогдчихж байгаа болохоор үнэхээр их даваа талтай юм байна. Хотод болохоор миний хувьд энэ нэг сайн биш байгаа. Ягаад тэгэхээр өндөр барилгууд маш их байдаг учраас энэ сайн аппликейшнээр харуулж байгаа шиг ингээ өндөр бүх интернет яг сайн авж байгаа хэсэг нь ингээ 100% байна л да. Гэтэ хотод бол ингээ байшинг чинь таллаад 100% авч чадахгүй болчихоор тэр нь жоохон хэцүү болчин гэсэн үг. Гэтэ хотод бүр одоо амралтын газрууд ч юм уу эсвэл
одоо цуслантай хүмүүс үүдэн шүү дээ. Цуслантай хүмүүс болохоор байшин дээр тавьчих юм бол бас өндрийн хурдны интернетийг шууд хэрэглэх боломжтой байна. Энэ маш энгийн. Яг дангийн утсаараа холбоод энэ дангийн утас нь өөрөө тогоож өгчин. Тэгээд сүлжээгээ ч гэсэн хүлээж авчдсан юм байна. За харах юм бол барилга дээрээс надад харах юм бол энэ барилгын дээвэр чинь ингээд цоолж болохгүй шүү дээ. Нүхэлж болохгүй. Тийм учраас нүхлэх юм бол борооны ус орох учраас яаж шийдсэн бэ гэхээр ямар ч урт ийм банзыг хөлтэй нэг холбоод за эргэн тойрон нь болохоор ийм том хүнд бэлтгээнүүд ингээд тавиад байршуулчлаа. Энэ нь илүү бас аюулгүй юм шиг байна. Өмнө мобинетийн интернетийн самбарыг бас тэгж антенныг бас тэгж хийж байсан учраас тэрнийхэн дагуу хийчлээ. За тэгээ интернетийн хурд ямар хуу байгаа, хэр хурдан байгаа бүгдээрээ доошо буугаад хамтдаа харцгаая. Багцын хувьд болохоор ямар багц байгаа талаар та бүхэнд би мэдээлэл өгье. За би энэ зургийг харах юм бол яг PC Mall дээрээс дарсан зураг байна. За энэ зургийг харах юм бол E-Mart дээрээс дарсан зураг байна. За ер нь бол багцын хувьд бол их амархан байгаа. За суурин багц гэж байгаа. Суурин багц дотроо одоо 118 мянган төгрөгөөр төлөлт хийж болно. Энэ нь болохоор 100 Mbps хүртэлх хурдны интернетийг дамжуулна. Мөн дата нь болохоор хязгааргүй байгаа. Тэгээ суурин багц гэдэг нь болохоор хөдөлгөөнгүй биш. Ямар ч суурин байж байх ёстой. За суурин багцын хоёр дахь нь болохоор 210 мянган багц байгаа сарын хувьд. За тэгээд энэ нь болохоор 50-аас 250 мегабайт энэ нь болохоор 50-аас 250 Mbps буюу хурд нь болохоор 250 хүртэлх боломжтой. За тэгээд хязгааргүй дата мөн хязгааргүй шүү дээ. Дата нь бол хязгааргүй. За энэ суурин багц гэдэг нь болохоор ер нь бол одоо өвлжөөн дөрөө ч юм уу, гэртээ ч юм уу, лагер дээрээ ч юм уу, одоо байгууллага дээрээ ч юм уу, ямсаа суйрлуулад хөдөлгөөнгүйгээр байршлага хадгалчих юм бол хэрэглэх боломжтой гэсэн үг байгаа. За гэтээ өдөрт 4 үлээ 5 удаа байршлаа өөрчлөх боломжтой гэсэн үг. Тийм учраас юу гэхээр өвлжөөн дөрөө очоод хэрэглэж байгаад дараа жил нь өөр газар руу нүүхээр бол тэр нүүгээд очисон газараа очиод дахиад байршлагаа хадгалах юм бол дахиад интернет хэрэглэх боломжтой. За ингэж буруу ойлгодог хүмүүс байдаг. Нэг газараа одоо байршуулаад одоо тэндээ мөнхөд хэрэглэх гэдэг үгүй. Энэ Starlink болохоор маш олон зүйлийг бодож гаргасан учраас өдөрт болохоор одоо 4-5 удаа билүү ямар ч тааж зөөвөрлөөд байршлаа хадгалах юм бол хэрэглэх боломжтой гэсэн тийм багц юм байлээ. За хөдөлгөөнт багц гэж байгаа. За тэр нь болохоор 50 гигабайтын одоо лимиттэй. За юу гэж үгээр сард одоо 50 гигабайтыг л хэрэгэлдэг. За үнэ нь болохоор 170 мянган төгрөг. За хурд нь болохоор 30-аас 150 юм байлээ. За тэгээд байршил нь болохоор ингээд одоо энэ хөдөлгөөнд багц гэдэг нь болохоор машин дээр ихэвчлэн хэрэглэх боломжтой гэсэн үг. Зүгээр хаач ингээ хөдлөө явж байхад энэ интернет нь нөгөө хиймэл давгуул байгаа ш тэндээс интернетийг авдаг гэсэн үг. Тийм учраас одоо увсын одоо автобусууд болохоор энэ Starlink-ийг болохоор хөдөлгөөнд багцыг аваад ашигладаг гэсэн. Тэгээд одоо эндээс 1300 өнгөрөө километр явах хугацаанд ямар ч интернет тасалдахгүйгээр 4K бичлэгийг үзэнгээ явах боломжтой гэсэн үг байгаа. За мөн хөдөлгөөнд багц дотроо 291,221 төгрөгийн багц байгаа. Энэ нь болохоор сарын хязгааргүй гэсэн үг. Юу гэхээр лимитгүй гэсэн үг. Одоо 50 гигабайтыг ашиглах биш лимитгүйгээр ашиглах боломжтой. Хурд нь 30-аас 150 Mbps хурдтайгаар ашиглах боломжтой байгаа. Тийм учраас аялал зугаалга юу гэдэг хаанч энэ багцыг хэрэглэх боломжтой. Тийм учраас та бүхэн өөрсдийнхөө хэрэглээндээ тохируулаад өөрсдийнхөө багцыг сонгоод ашиглахад бүр боломжтой байгаа. Миний хувьд болохоор суурин багц буюу 210 мянган багцыг хэрэглэж байгаа. Мэдээж энэ сарын төлөлт нь аппликейшн дээрээс шууд төлөгдөөд
явчихна. За тэгээд анхаарах зүйл нь болохоор энэ сарын багцанд дуусах юм бол 1 гигабайт нь 6600 төгрөгөөр бодогдоод явах боломжтой. Тийм учраас тэр тохиргоог нь бас хаах хэрэгтэй байгаа. Зарим хүмүүс тэр тохиргоог нь нээжээд сарын төлөөгүй явахад нөгөө нэг 1 гигабайтыг нь 6600-аар бодоод маш олон гигабайт хэрэглээд тэгээд маш олон өндөр төлбөр өрөнд орсон хүмүүс ч гэсэн тэр групп дээр байхад харж болохоор байгаа. Тийм учраас багцаа бүгдээрээ өөрсдөө хэрэглээндээ тохируулаад хэрэглүүл болох байхаа гэж бодож байна. За тэгвэл Starlink-ийн одоо ямар антеннууд байгаа вэ талаар та бүхэн тайлбарлаж өгье. Ер нь бол маш амархан. Starlink Mini гэж байгаа. Тэгээд Starlink одоо Generation 1, 2, 3 хамгийн сүүлийнхэн 3 одоо гарцсан худалдаалагдаж байгаа. За энэ 1, 2, 3 гэдэг нь зүгээр оноороо шинжлэхтэй явсан юм байлээ. За тэгээд 1, 2, 3-ыг болохоор гадна төрхөөс нь харах юм бол шууд таньж болно. За ер нь бол e-mart дээрээс харах юм бол яг Starlink Mini бас Generation 3 2-ыг л энэ хоёрыг л болохоор оруулж ирж зарж байгаа юм байлээ. За энэ Mini-гийн хувьд болохоор хамгийн анхны энэ антенна рутертэй адаптер сайн миний unboxing хийсэн бичлэг шиг тэрж худалдаж авахд болохоор хамгийн эхний удаа л худалдаж авах шүү дээ. Дараа нь байн худалдаж авахгүй. Үнэ нь болохоор 680,000 төгрөг юм байлээ. За Generation 3 нь болохоор сая 525,000 гэ яг одоо Starlink дээр борлуулагдаж байгаа тэр үнээрээ худалдаалагдаж байгаа юм байлээ. За ер нь Starlink Mini гэх юм бол та бүхэн ойлгомжтой шүү дээ. За оврын хувьд болохоор нэлээд жижигхэн болчихно. За та одоо хөдөлгөөнд багцыг нь авах юм бол машин дээрээ ихэвчлэн хүмүүс Mini-гийн тавиад аваад ингээд одоо хөдөлгөөнд багцыг нь ашиглаж байгаа хүмүүс маш олон харагдаж байсан. Угаасаа жижигхэн хэмжээнд цонхон дээрээ ч юм уу машин дээрээ тавихад авсаархан аваа явчих штэ тий. Generation 3-ын хувьд болохоор сайн хийсэнчлэн сая 525,000 төгрөгөөр худалдаж аваад хэрэглэх юм бол давуу талтай байгаа. За та хүн Generation 1, 2, 3 зарж байгаа хүмүүсээс одоо зөндөө байлээ. За ер нь бол Generation 3-ыг аваасаа гэж зөвлөж байна. За яагаад гэхээр Generation одоо 1, 2 нь болохоор Wi-Fi 5 одоо буюу нэг рутер нь цацхтаа тийм одоо сайн биш 1200 Mbps байгаа. Харин Generation 3-ын тэр цацагч буюу рутер нь болохоор 3000 Mbps буюу даазын ханыг хангалттай нэвтэрч гараад нэг айл өрхийг хангалттай одоо интернет хаанч байсан интернет орох боломжтой. За Starlink Mini нь болохоор 1200 байдаг байгаа. Тиймээс хөдөлгөөнд машин дотор ч юм уу нэг жижиг айл ч юм уу хангалттай гэр ч юм уу хангалттай 1200 бол бүрэн боломжтой байгаа. За тэгээд Generation 1, 2 нь дутагдaltaй тал нь болохоор лангийн порт байхгүй. Юу гэсэн үг вэ? Сайн би Generation 3 дээр out буюу лангийн оролт 2 шиг байсан шүү дээ. Тиймээс 1, 2-ыг авах юм бол та заавал нэмэлтээр тийм адаптер лан одоо out тийм адаптер авч иж одоо лангийг өөр рутертэй холбох боломжтой гэсэн үг. За мэдээж энэ өөр давуу талууд нь бол маш их байгаа. Одоо нөгөө за өөр нэг давуу тал нь болохоор Generation 3 нь миш ашиглах боломжтой. 1, 2 нь болохоор боломжгүй хязгаарлагдсан гэсэн үг. За миш гэдэг нь юу гэхээр та бүхэн тэр рутерийгаа тавьчаад дахиад нэг лангийн утсаар татаад өөр газар рутер тавихгүйгээр миш буюу интернетийнхаа сүлжээг өөр нэг рутер руу одоо зүгээр сүлжээгээр нь нөгөө өөр нэг газар рутер тавьчих юм бол тэр нь яг одоо цацсан интернетийг хүлээн аваад цаашаага дахиад цацах боломжтой миш гэдэг нэг юм зүйл байдаг. За тэрийг бол Generation 3 маань бас дэмждэг байгаа. Тийм учраас маш том хаус байлаа гэж бодоход би утас татмааргүй байна. Цэврийн явуулмаар юм гэх юм бол нэг давхарт нь энэ зүйлийг үндсэн одоо Starlink-ийн рутерийгаа тавьчаад хоёр давхартаараа мишин рутерийг тавиад гурван давхартаа нэг мишин рутер тавьчих юм бол одоо 3 давхараас доошоо нэг давхар хүртлээр ямар ч интернет таслагдахгүйгээр интернет одоо бүрэн одоо орох боломжтой гэсэн үг байгаа. Хэрвээ нэг давхартай мишийг ашиглахгүй гэх юм бол ген 3-ыг авчих юм бол лангийн 2 утсаараа
2 давхар руугаа 3 давхар руугаа нэг лангийн утас татаад за тэндээ нэг рутер залгачих юм бол бас тэгж боломжтой гэсэн үг байгаа. Тийм учраас та бүхэн Generation 3 авах юм уу, Mini авах юм уу гэдгээ өөрсдөө хэрэглээнээсээ хамаарат сонгох хэрэгтэй гэсэн үг байгаа. За тэгвэл бүгдээрээ хамтдаа тохиргоогоо хийцгээе. Маш амархан байгаа. За та Starlink-ийн антен буюу дишигээ гадна байрлуулад лангийн холболтой холбоод за тэр лангийн холболтыг нөгөө рутерийнхаа холболтонд нь холбоод за тог нь залгасан байх юм бол рутерийнх нь зүүн урд хэсэг дээр нь гэрэл асах байгаа. За тэгээд Starlink гэсэн Wi-Fi цацагдана. За тэгээд тэр рутерийнхаа ойролцоо байх юм бол мэдээж утас юм уу компьютер дээр Starlink-ийн Wi-Fi 1 цагийн турш ашиглах үнэгүй эрх өгдөг байгаа. За тэр үед нь та ашиглаж болно. Эсвэл өөрийнхөө интернетийг цацаж байгаад шууд Starlink-ийг бүртгүүл боломжтой байгаа. За би эхнээс нь хэрхэн бүртгүүлэх үү? За тэр хэрхэн төлбөрөө төлөх үү? Хэрхэн байршлаа хадгалах уу гэдгийг та бүхэн зааж өгье. Энэ тохиргоог хийгүүл тэгэл конец. За эхний ээлжинд та 1 сарын эрхийг үнэгүй үнэхээр амар бол миний доор байгаа description-гийн линкээр орж иж аавна. Өөр Starlink гэж хаягаар бичээд орох юм бол 1 сарын эрхийг авахгүй байгаа шүү. Тэгээд 1 сарын эрхийг авахдаа энэ сарыга төлөлтийг хийсний дараа сараас танд 1 сарын эрх өгөх байгаа. Тэгээд танд ч 1 сарын эрх өгдөг, надад ч бас 1 сарын эрх өгдөг. Хин нэгэндээ ашигтай бас гоё байвас. Энэ бичлэгийг хийж байгаа бас гол зорилгын хийж хийж болно. За та эхний ээлжинд би бол ноутбукээр тохиргоо хийвэл амархан байгаа. Утсаар бас хийсэн ч бас болдог. За тэгээд эхний ээлжинд нөгөө виза буюу олон улсын данс карт байх хэрэгтэй. Тэнцэнэ яг одоо багцын 210 мянга ч юм уу 118 ч юм уу багцынхаа мөнгө нь байж явах ёстой. За тэгээд танд компьютер байгаа. За бүх юм холбогдсон байгаа. За тэгвэл бүгдээрээ миний description хэсэг дээр байгаа линк руу оръё. Орох юм бол Starlink-ийн одоо хэсэг рүү орж иж байгааг харж байна. За Starlink манад Монгол албан ёсоор орж исэн гэж зарлаад байгаа шалтгаан нь харах юм бол та нарт албан ёсны сайтн дээр нь Монгол мөнгөөр байгуус. За 118 мянга 210 мянга гээд монголоор энэ араа доллараар биш европоор биш монголоор байгаа нь бүр гоё явуустэй. Тэгээ бүгдээрээ хилээс үлдэх юм бол энэчний дараад хилээ сонгож болох байгаа. За энэ ийм одоо зис гарснаас дараа хамгийн түрүүнд болохоор бүгдээрээ энэ сервис адрес гэдэг хэсгээр дараад өөрийнхөө одоо суйрлуулж байгаа байршлыгаа олчихно. За түүний дараа get start гэдэг дээр хамтаа дарцгаая. Окей. За дарсны дараа болохоор Starlink-ийн хэсэг рүү орж иж байгааг та хүн харж байна. За харах юм бол мөнгө нь болохоор сая 600 200 гэж байна. Энэ болохоор юу гэсэн үг гэхээр одоо энэ dish буюу одоо энэ антенныгаа 5-га болохоор давхар авах үнийг нь хэлж байгаа байхгүй. Гэхдээ бидний хувьд болохоор юу антенна авцсан байгаа шүү дээ. Зүгээр сарын төлбөрөө хийх хэрэгтэй учраас бүгдээрээ доошлуулж байгаад энэ Portugal энэ already have your Starlink kit гэж байгаас. За энэ хэсгийг бүгдээрээ дарна. За аль хэдийн надад Starlink-ийн төхөөрөмж ирсэн байгаа гэсэн үг шүү дээ. За тэгэх юм бол Active Starlink гэдэг ийм хэсэг гарчин. За энэ их чухал байгаа. За харах юм бол за энэ чинь байна. Starlink-ийн одоо ингээ хайрцаг байгаа шүү дээ. Энэ хайрцаг дээр нь болохоор одоо миний энэ Generation 3-ийн одоо дээр нь гэсэн үг. Харах юм бол K гэж байгаа. Starlink kit гэж байгаа. Окей. За харах юм бол камерч харагдах нь үү? Харах юм бол Starlink kit гэдэг энэ ч нэ байршигдсан байгаа. За энэ kit-ийг болохоор key IT гэдээ байгаа. Энийг болохоор бүгдээрээ энэ Deadlink key IT дээр хуулах хэрэгтэй байгаа. За миний хувьд бас итгэхгүй байгаа учраас key IT-г харж агаад холбъё. За бүр болохгүй бол утсаар ямарч зургийг дарч тээ. Тэгээ утсаар зургийг дарчаад өнөөрөө зурагнаас нь key IT-гийн хуулаад за энэ хэсгээр хуулна. За би болохоор шууд copy paste хийчлээ. За тэгээд энэ дээрээ болохоор бүгдээрээ одоо цаашдаа төлбөр төлөх, байнга орж
speed test юм уу бүх юм харах, ер нь тэр Gmail-ийг бүртгүүлэх гэж байгаа. Бүгдээр шинээр хаяг нээж байгаа учраас тэр Gmail-ийг бүгдээрээ бичиж өгөх хэрэгтэй гэсэн үг. За миний хувьд болохоор за Gmail-ийг бүгдээрээ оруулсан. За түүний дараа new account гэдэг хэсгийг мэдээж дарах байгаа. За new account-аар бүртгүүлж байгаа учраас за тэгэх юм бол за одоо үний одоо мэдээллүүд нь ингэж харагдаж байгаа харж байна. Гэхдээ идэвхгүй байгаас яг тэгэхээр энэ байршлага дахиад бүгдээрээ чеклж өгөх хэрэгтэй байгаа. Энэ дээрээ болохоор энэ хэсгээр чеклэх юм бол дарах юм бол за бүгдээрээ чек хэсгийг энэ хэсгээр дараад search хэсгийг дарах юм бол яг миний байршил хэсгийг гараад ирж байна. Түүний дараа search гэдэг дараад дарах юм бол үний мэдээллүүд нь гарч иж байгааг та бүхэн харж байна. За мэдээж бизнес одоо энэ хэсгүүд болохоор илүү одоо байгууллага олон хүмүүс ямар том хэмжээнд антин ч гэсэн өөр үнэн ч гэсэн өөр байдаг байгаа. Ихэвчлэн бидний хувьд болохоор за одоо хөдөлгөөнгүй багц room гэдэг нь болохоор одоо хөдөлгөөнтэй буюу машинуудад тавих багц байгаад байгаа шүү дээ. За энэ 118 гэж харагдаж байгаа. Миний анх хувь болохоор би 210-ыг сонгох гэжсэн хүсэж байна. 210 багц нь одоо байхгүй байх аана байгаа бэ гэж бүр бас ингэж мэдхгүй юм болохгүй юм дээр дарчгүй гээд тэгээ одоо гайхаад байсан. Тэгсэн чинь энэ угаасаа миний хөдөлгөөнгүй багц дотор орох юм бол одоо энийг дараад content to check out дээр дарах юм бол дотор нь орох юм бол байд юм байлээ. За бүгдээрээ багцыгаа сонгож өгөөд content check out дээр даръя. За тэгэх юм бол Starlink руу нэвтэрж орно. За харах юм бол үнэний хувьд 210 мянган төгрөг гэдгийг сонгоцсон байгаас дотроо 118 гэдэг багцаас байгаа та бүхэн харж байна. Хойно нь сарын хугацаанд гэж бас монт гээд. За тэгээд миний байршил маань харагдаж байна. За үүний дараа багцаа сонгосны дараа төлбөрөө бүгдээрээ төлөх хэрэгтэй байгаа. Check out дээр дарах юм бол за энэ чинь миний одоо мэдээлэл өөрсдийнхөө одоо мэдээллүүдийг нь оруулж өгөх хэрэгтэй байгаа. За миний Gmail-ээ оруулаад нэрээ оруулаад за утасны дугаараа оруулъя. За түүний дараа төлбөрийн мэдээлэл байгаа. Энэ дээр болохоор бүгдээрээ нөгөө нэг карт чинь Union Pay чинь Аз дотроо гүйцэтгэх боломжтой шүү дээ. Visa болохоор олон улсад. Тийм учраас олон улсын картыг холбож өгөх хэрэгтэй. За хэрвээ олон улсын карт байхгүй бол хэдхэн минутын дотор олон улсын картыг бий болгож болдог байгаа. Зүгээр Хаан банк аппликейшн руугаа ороод Хаан банк аппликейшн руугаа орсны дараа байна шүү дээ. Танд олон улсын карт байхгүй бол энэ карт гэсэн хэсэг байдаг. Карт гэсэн хэсэг рүү очоод virtual card гэж байгаа. Virtual card-ыг шинээр захиалах юм бол шинээр захиалахдаа Visa, Union Pay гэдгийг сонгож болдог. Тэгээ Visa-гийн карт сонгоод тэгэл болоо. Тэгээ тэр картны одоо картны мэдээлэл гэдгээр нь орсны дараа карт эзэмшигчийн нэр, картны дугаар, нөгөө CVV дугаар, тэгээ карт дуус хугацааны он энэ төлбөр төлөхгүйгээр та энэ чи сар болгон төлбөр төлөхгүй 5,000 төгрөг төлөөл энэ картыг худалдаж авдаг. Ингэж худалдаж аваад та онлайн төлбөр төлөх бүрэн боломжтой байна. Хэрвээ танд байгаа бол өөрийнхөө картыг хийхэд бүрэн боломжтой. За миний хувьд тийг нь болохоор 5 оронтой код юм байна. За кодыг хийгээд submit гэдэг боноор дарна. За тэгээд та бүхэн картны чинь нэр, картны дугаар, за тэгээд одоо энэ CVV лөө энэ дугаар нь zip код нь зөв байх юм бол зөв байх хэрэгтэй шүү дээ. Буруу байх юм бол ингээ алдаа заагаад байна. Зөв байх юм бол та хүнд ингээд 6 орн ийм цаашаа нэвтэрч орно. За тэгээд одоо Gmail дээр болохоор Starlink-тэй холбогдож байна гэд мэдээлэл ирж байна. За бүгдээрээ за ямар ч тач төлбөрөө төллөө өөрийнхөө new аккаунтыг яасан шинээр аккаунт нийлээ. За одоо үүний дараа хамгийн чухал нэг зүйл байгаа. За тэр нь юу гэхээр за энэ бүгдээрээ ноутбукаар орж байгаа бол home хэсэг дээр болохоор одоо ингэ за бүгдээрээ sub гэдэг дээр дарсны дараа энэ residential гэдэг энэ хэсгийг сонгоно. Одоо миний сайн энэ худалдаж авсан хэсэг шүү дээ. За түүний дараа энэ nickname дээр өөрийнхөө одоо nickname өгж болно гэсэн үг. За миний хувьд болохоор барилгын хааны өглөө. За түүний дараа хамгийн чухал юм нь энэ байршлыг яг ингээ зөв хадгалах нь чухал байгаа. Харах юм бол энэ service location гэдэг хэсэг рүү бүгд edit хэсэг рүү н ороод за одоо энэ хэсэг маань яг зөв байгаа юу гэдгийг нь шалгах хэрэгтэй. Хэрвээ биш байх юм бол бүгдээ Google Maps руу ороод Google Maps дээр одоо өөрийнхөө яг одоо байгаа байршил хаяг байгаа шүү дээ. Тэр хаягийг ч гэсэн ингээд хуулаад тэр хаягийг хуулах боломжтой.
хэрвээ хүнд ингээ одоо суйрлуулж өгж байгаа бол бас яг тэр хаягийг яг зөв хуурлах юм бол болох байхаа гэж бодож байна. Гэтэ миний хувьд хийж үзег болохоор мэдгүй. За одоо ямар ч нэг юм байршлын хаяг байгаа шүү дээ. Одоо ингээ байршил байгаа шүү дээ. За энэнийг болохоор бүгдээрээ яг энэ хэсгийг нь копи хийгээд за одоо өөр нэг аймгийн хүнд та хийж өгөх гэж байгаа бол яг тэр гэрийнхэн гадаа байгаа тэр хэсгийг яг гоё хадгалж өгөх хэрэгтэй. За копи хийгээд за саяны бидний Starlink-ийн хэсэг дээр энэ чинь аваад хуулаад заавал чеклэх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо интернет маань орцсон байгааг та бүхэн харна. За тэгээд энэ дотроос болохоор энэ ингээ бүгдээр хараад үзээрэй. Биллинг руу орох юм бол одоо 210 мянган төгрөг 1 сарын 5-нд ингээ төлөгдсөн гэдэг нь харагдаж байна. Тэгээд дараагийн төлбөрүүдийг бас төлөөд энийгээрээ төлөөд явах боломжтой. Угаасаа Gmail дээр мэдгэдэгхүүнүүд нь бас ингээ ирчдэг байгаа. Окей, ингээд болоо. Ер нь тэгээд та сарын одоо өнөөдөр 5 төлсөн чинь дараа сарын 5 төлөх гэсэн үг шүү дээ. Тэгээд орчлаад хэд хэдэн сараар нь төлсөн ч бас болдог байгаа. Их даваа талтай. Одоо бүгд интернетийн рутерыгаа орж үзье л да. За одоо Starlink гэдэг интернет орсон байгаа бүгдээр харж байна. За Starlink руу орлоо. За ямар ч тач энэ хэмжээд төлбөрөөр төлөөд болцсон. Одоо бүгдээрээ App Store юм уу Play Store-оос Starlink гэж бичээд Starlink аппликийг саяны аккаунт байгаа шүү дээ. Яг сайн хадгалсан аккаунт. За тэр аккаунтаараа нэвтэрч мэдээж орох хэрэгтэй байгаа. За sign in гээд ямар ч тач шинээр нэвтрээд за ямар ч Connect Wi-Fi гэдэг дээр нь дараад бүгдээрээ Starlink-ийн Wi-Fi-тайгаа холбогдчихъя. За түүний дараа sign гээд одоо өөрийнхөө аккаунттайгаа холбогдох хэрэгтэй. За одоо миний хувьд болохоор пассворд нь болохоор бүгдээрээ сайн пассвордыг нь хийсэн шүү дээ. Миний хувьд бас энэ чинь копицсэн байгаа. За копицсэн пассвортаа хийлээ. За шинээр нэвтрэх байгаа. За тэгэх юм бол таны нөгөө Gmail-д чи одоо 6 хоногийн код ирнэ. За тэр кодыгоо бүгдээрээ хийгээд за тэгэх юм бол Starlink-ийн одоо төхөөрөмжөнд нь холбогдож байгаа. За үүний дараа бүгдээрээ рутерийнхаа код өгөх хэрэгтэй байгаа. За түүний тулд яах вэ гэхээр дараа нь хамгийн чухал зүйл нь за байршил никнейм бүх юм хадгалагдсан байна. За Starlink Wi-Fi-тайгаа холбогдсон байна. За харах юм бол ингээ connecting гэдээ уншиж байгааг та бүхэн харна. За тэгээд мэдээж одоо dish буюу антенныгаа заавал одоо баруун хойшоогоо ирнэ харуулж холбогдсон байх хэрэгтэй. За одоо энэ дээр болохоор за хэд хэдэн тохиргоо хийх хэрэгтэй. За энэ manual update гэж байна. За бүгдээрээ Starlink-ийнхаа одоо dish-ийг update хийчихье. За мэдээж Starlink-ийн тэр хамгаалалт нь ус орохооргүйгээр сайн одоо утаснууд нь хамгаалттай байгааг та харж байгаа. Гэхдээ ус ер нь бол оруулж болохгүйгээр борооны усны хаялганы хажуу тавьчих болохгүй шүү дээ. Тэгэх юм бол баларна. Тийм учраас аль болохоор уснаас хамгаалах хэрэгтэй байгаа. За апдейт хийж байна. За апдейт хийсний дараа хамгийн чухал зүйл нь болохоор Wi-Fi одоо антенныхаа одоо зүг жигийг нь яг одоо камераараа ингээд зургийг өөрөө ингээд авд юм билээ. Тэгээд яг интернет аль хэсгээрээ татж байгаа үед энэ өөрөө чеклдэг юм билээ. Тэр чекийг заавал хийх хэрэгтэй байгаа. За одоо уншсан байгааг та бүхэн харж байна. За тэгээд энэ компьютер гэдэг хэсэг дээрээ одоо Wi-Fi-гийнхаа нэрийг одоо бүгдээрээ бичнэ. Одоо за миний хувьд болохоор ингээд бичлээ. За кодыг нь болохоор бас би бичлээ. За тэгэх юм бол кодогоо хадгаллаа. За энэ их юм бол миний одоо рутерийг болохоор 1 минутын дотор Wi-Fi маань холбогдож байгаа. За тэгээд рутер маань одоо бүрэн ажиллахад бэлэн болно гэсэн үг байгаа. За ийм амархан байгаа.
бичлэгийг дуустал үзсэнд маш их баярлалаа. За өнөөдрийн бичлэгээрээ Starlink-ийн талаар бас хэрхэн худалдаж авах уу, ямар багцыг сонгох уу, ямар төхөөрөмжийг сонгох уу, бас хэрхэн суйрлуулах талаар бас миний ашиглаж ирж байгаа хэрхэн ашиглаж байгаа талаар бичлэгийг хүргэлээ. За та бүхэн мэдэхгүй бас асуумаар байгаа зүйлсүүд байвал санаа зовлтгүй комент хэсэг дээр асуугаарай. За миний хувьд мэдэх хэмжээндээ та бүхэнд хариулах болно. За ямар ч тач Монголд иймэрхүү бичлэгүүд олон байвал үнэхээр гоё штэ тий. Ямар нэгэн төхөөрөмж ийм зүйлсийг тайлбарласан бичлэг олон байвал уг нь гоё. За миний хувьд ч гэсэн ийм бичлэг олон байгаасаа гэж хүсэж байна. За ямар ч тач ийм бичлэг нэг их олон байгаагүй учраас миний хувьд хийхээр шийдээд энэ бичлэгийг хийж байна. За бичлэгийг дуусна үзсэнд маш их баярлалаа. За дараагийн бичлэгээрээ тэгвэл уулзцаая. Аньян.